Hi guys, намайг Гүнжитмаа гэдэг. Би Монголын Нобель 2024 онд тэтгэлэг хөтөлбөрийн оролцогч байгаа. Энэхүү бичлэгээрээ Нобель хөтөлбөрт хамаарахаар хэрхэн герман улс руу явж байгаа талаар миний аяллалын тэмдэглэл байх болно. Та бүхэн надтай хамт байгаарай. Нэгдүгээр хэсэг герман хэл сурсан нь. Бичсэн багш. Манай герман хэлний багш вэ. Сайн битгано. Би нөгөө бичлэгийн ёстой очоод дээр төрүүлээд ирчлээ. Манай багш чинь гоё штий. Хичээл янзын цаа штий. Цэрэн 7 сэтэ герман хэлийг сурч эхэлсэн. Одоо яг герман хэлийг сураад нэг 3 сар орчим болж байна. Тэгээ үргэлжлүүлээд герман хэлийг хааны шалгалтын өгсөний дараа үргэлжлүүлээд герман хэлийг А2 түвшнээс суралцаж байгаа. За тэгээд герман хэлийг юу анх сурахад бол англитэй юм ойролцоо болов уу гэж бодож байсан. Тэгээд зарим зүйлээрээ төстэй байсан гэсэндээ ялцчгүй өөр хэл учраас ялч өөр улсын хэл учраас бас сурахад баг зэрэг хүндрэлтэй байсан. Тэгээд анх сурахад бол ер нь л аливаа зүйл ингээд үздэг герман англи дээр ч юм уу эсвэл монгол дээр уншиж сонсдоггүй гэсэн чинь гинт ингээд герман хэлийг суралцаж эхлэе. Германаар юм сонсоод гэсэн чинь айгуу тийм өвөрмөц шиг тиймэрхүү мэдрэмж төрж исэн. Тэгээд яг герман хэлийг суралцаж байх явцтай болохоор ер нь юусаа шантарч байгаагүй. Ягаад гэвэл англи хэлийг бол ингээд нэгд болгоо суралцсан явж байгаа хгүй. Тэгээд нэлийн гайгүй ойлгодог учраас ер нь өөрийнхөө хэл сурах арга барилаа ер нь гайгүй болсон гэж боддیں۔ Тэгээд яг тэр арга барилаараа герман хэлийг сураад явсан чинь маш амархан байсан. Зарим тохиолдолд ингээд герман хэл сурч байгаа үнэхээр баярлаад ийм англитэйгээ л юу харьцуулж сурж байгаа шүү дээ герман хэлийг. Тэнгүүд бүр үнэхээр амар, зарим тохиолдолд амарсан. Заримдаа бас нөгөө хүнд өндөр мороод ирэх юм бол хэцүү байсан л да. Гэхдээ бас тэр бол нэг шимтрахгүй герман хэл сурна гэсэн том зорилгын төлөө шөнө оройс усан ч хамаагүй хичээлээ гэрийн лугаа хийхийг хичээдэг байсан. Өсөлтөө шинэ би юу гэсэн? Hello. Ja. Wir essen und trinken im Café mit meiner Freundin. Ийм болсон фармыг хоёр өөр авсан байхгүй. За тэгээд нэг өөр эзэн бийсээ шалтгаалаад авчгийн үйл мөн гэж өөрчлөлтөн. За тэгээд зөвхөн За одоо 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 10 цаг 3 минут болж байна. Одоо би 12 цагаас герман хэлний А1 шалгалтыг өгөх гээд бэлтэж байна. За тэгээд энэ шалгалтанд 10 сарын 7-оос ер нь сурсан бүх чадруудаа шалгуулах байгаа учраас ер нь хэд тань шилж байгаа гэдгийг шалгуулах байгаа учраас бага зэргийн сандралтай байна. Гэхдээ бэлтгэлээ бол бас нэлээд сайн хийсэн гэж бодож байгаа. Сүүлийн ер нь 14 хоногт бол яг шалгалтандаа төвлөрөөд яриа сонсон унших бичих чадрууд дээрээ илүүлэхүү ажиллаж бэлдсэн байгаа. За тэгээд шалгалтын үед бол мэдээж уцаа ашиглах боломжгүй байгаа учраас шалнаас гарч ирээд юу нэг ямар ч процесстэй баснаа бас ярьж өгнө. За одоо 12 цагаас яриа сонсох бичих шалгалтаа өгчөөд 3 цагаас 3:40-с ярих шалгалтанд орно. За тэгээд шалгалт өгж байгаа найзуудаа сургалтынхандаа бүгдэнд амжилт хүсье.